Бидний нэвтрүүлгийн анх дугаар дугаарт Төв аймгийн Эрдэнэ санд сумын угуул, Дорнод аймгийн Баян-Дон сумын суугуул, Монголын үндэсний радио телевизийн алт оноогны эзэн Батцорогтын жүгдэр оролцож, адууны талаарх домог мэт хууч ярианууд мөн адуу хэрхэн нууж идэх, залуу хүний хувьд өв солион тээж явах тал дээрх үзэл бодол зэрэг олон сайхан хууч яриаг хуучлалын зэрэгцээ ууггүй их хөдөлмөр унган төрмөл авьяасыг хөгжүүлэн олон жил адуу дагсан хүн ямар өндөрлөх төрж болдог гэдгийг бидний нэвтрүүлгийн зочноос харж болно. Тэрээр 1988 оны луу жил аймгийн сайн малчин Дамбын Батцорогтын ууган хүү болон мэндэлж бага улчид наснаасаа адуутай харьцах арга ухаанд ааваасаа суралцж өдгөө Монгол улсын зүүн хот хязгаар Хилийн торгон зурвсаас 7 км дорчих зайд адуун сүргийнхаа тод толгойг 1000 хүргэсэн багтам амжилтыг гаргаад байна. Манай нэвтрүүлгийн баг хамт олон Дорнод аймгийн Баян-Дон сумнаас өндөрлөн дүн хийх дун хайрхны сав Баян голын хөвөнөө дээшлэн бэлчих адуун сүргийн бэлчээр дээрээс нь бэлтгэсэн морьтой химэр Монгол соёл нэвтрүүлгийг тухлан сууж таалан сойрхоно. За ингээд сошиал адуучин байжийн уран бүтээлч хамт олон Төв аймгийн Эрдэнэ санд сумын угуул, Дорнод аймгийн Баян-Дон сумын олноо бор хэмээн алдарсан Батцорогтын жүгдэр ахтайгаа адуун зургийнхын бэлчээр дээр учран золгож байна. Ахтараа сайхан үлж байна. Сайхан үлж байна. Тарган таттай сайхан үлж байна. Сайхан үлж байна. Сайн явж ирцгээв үү? Танг сайн явж ирлээ. За ажил алуу тавлаг сайхан. Тавлаг сайхан байна. Үйлжилт бол үнэхээр сайхан байгаа юм тийм ээ. Сайхан байна оо энэ жил одоо. Дулаахан сайхан ундтай застай сайхан байна шүү дээ. Тийм байна. Чин сайхан бүр. За би түүхэн нэг адуучин хүн ямар байдгийг уурганы морны талаар ороо морны сайхан бас нэг давх домог шиг сайхан ярианууд байдаг ахи хар морны талаар байдаг тийм ээ. Тиймэрхүү сайхан яриануудыг өдөр ирнэлэх гээд ханд оссаад ирсэн байгаа. Хандгч олонд өөрийгөө сайхан дэлгэрэнгүй танилцуулаад. За би Төв аймгийн Эрдэнэ санд сумын уугуул оног хүн. Манай аавыг Батцорогт гэж аймгийн сайн малчин Батцорогт, Дамбын Батцорогт гэж юм би. Батцорогтын жүгдэр гэж. Тий одоо ер нь их багасаа ер нь мэдээ ороод л ер нь 5-6-наас хүрээд л морин дээр гарсан. Тэгэл одоо ер нь тэрнээс хойш энэ адуунд их сонирхолтой тэгэл адуу аавыгаа дагаад л одоо адуу мал их ойрхон байж байгаа тэгэл сургуульд ороод бага ангийн хүүхдэлэр нь бас хичээлийн хаяа пялчин тэгэл жүгдэр хайцсан байхгүй хөдөө адуунд явсан. Тиймэрхүү маркер л одоо ер нь бага ангиасаа ер нь л баг хичээлийн завсар зайл байдаг юм бол сургуулийн ямар л хичээлийн завсар зай тэр болгоноор л байнга л одоо адуунд яаж байгаа тэгэл 10 жилийн төгсөөл тэрнээс хойш л одоо ер нь адуунаас алаагүй л байж тээ. За та бол одоо Төв аймгийн Эрдэнэ санд сумын уугуул хүн тийм ээ. За Эрдэнэ санд сумынхаа одоо хаахнуур яаж нутгалдаг байв? Бас хэдэн хонд энэ нутагт ирв тийм ээ. Тэр талаас бас авах ярил. Тий одоо миний одоо өссөн газар шин Төв аймгийн Эрдэнэ санд сумын одоо захирам өөрсийн гол ирээ явахаа, нарийн явахаа гэж одоо адуу малын сайхан бэлчээр болсон сайхан нутаг байдаг. Тэгээд хэрэл нутагтаа одоо өсч өндийж 90 цент хүрээд энэ 17 онд л анхлаад одоо энэ Дорнод Сүхбаатарын энэ сайхан талд бас адуу малын бэлчээ, үржлийн бас хэмжээний үржил хий, адуу малын сайхан маллыг гэж л одоо 17 оноос л нутгаас наашаа гарсан да. Тэгээд одоо энэ Сүхбаатарын төмөн зөгт Дорнодын цагаава, хөлбөмбөр, хинтийн норивлон тэгээ одоо энэ сүүлдний Дорнодын Баян-Дон гэж энэ сайхан нутагт ирээд Баян-Донгийн иргэн харьяатай болоод ингээд энэ 5 жил болж байна энэ. За тэгээд өнөөдрийнхөө ярианы сэдвийг одоо бас адуучин хүн гэж бас ямар хүнийг хэлдэг юм тийм ээ. Адуучин хүн яг ямар байх хэвтэй юм бас талаас нь яриагаа бас хэлээ зүгээр авах гэж бодож байна.
Одоо миний бодлоор ч адууч хүн ч одоо хамгийн ихэнд морин сайхан зөв хөдөлдөг. Адуугаан сайхан зөвлөн сайхан хариулдаг. Одоо жилийн 4 үлрэл адуучтай жилийн 4 үлрэлт одоо өөр маллага нэх шүү дээ. Тий. Тэгээ одоо ямагт 4 үлрэлт. За зуны нэг бооцгаагаараа сайхан нэг дэлхийд дэлгэнэх үед ч наадам хүртэл болж яах вэ? Хөөгөө төлрөгөөд аж болдог. Тэрнээс хойш намар цаг болно. Наадам өнгөрөөл эхлэхээр усан тарганы үе рүү яваад. Тэгэл намрын маллагыг л одоо миний бол зөв таргал болж. Их сайхан зөөлхөн намар л их зөв сайхан таргын авахгүй болцаатай бол одоо энэ үйл хүчин их бөхчөөд их сайхан байдаг шүү. Одоо хэдэн жил ятуугаа тэр нь өөрийнхөө хөвдөлөр нь ажиглаж явахад хаа газрын мал сайхан царигтай сайхан таргалч нь өөхөн дарга авчихна. Тэгээ хүн харангуутаа нөгөө тийш нэг очиод одоо ч техник их болсон цагт. Нөгөө техникээр ч очиод нэг намрын дарга бэлчээрт байгаа дуу гэж нэг хөөгөөд. Тэгээ дулаахан тэр чинь намар шин сайхан дулаахан. Жохон хөөгөөд нэг за 50 м ч юм уу 100 м хүрэхгүй өтө нэг жохон арай жохон ширүүхэн шиг жохон хөдөлгөөд тэгэл тэр хүнд очиод нэг 50 м-ийн ард очиод гэлдэрэхтэл очиод нарийн харах юм бол ингээ суг цавных нь ус жохон гівтэх мэхтэй болцсон байна. Тэгээ хүнд бол одоо яг ажиглахгүй хүнд бол тэр чин гайгүй л зүгээр л байна гэж байгаа юм шиг харагдсан шүү дээ. Тэгнь. Тэгэл тэр их хортой. Тэгэл одоо би ч хөлргөөгүйтэл гэж бодмоор юм шиг мөртнөл тэр чил тэр намрын одоо сайхан гүйц хор сууж шим сууж таргалдаг хүчин чил их хором. Тэгээ өвөл болохоор ерөөсө намар тэгээд усанд жоохон цавуулсан ч юм уу жоохон хөдөлгөөд арай жоохон ширүүх хөдөлгөөдтэй центр одоо бол өвөл нэг хэд 2-3 хөвд үзэл 2-3 татаа үзэл тэгэл. Гүн чи яаж нэг юм л гинтэх хүчин хөдөлж чадах шиг. За өнөө зүгдэр ах маань бас адуу сайхан малуулж мөр сайхан уруу ургуулахын зэрэгцээ бас хурд сурдан мөрийг сайхан үйж идэлдэг хүн байгаа. Тэгээд өөрийнхөө адуу сэргийн бэлчээр тэнцсэн унган халдсан мөрөө бас сайхан онцлоо сайхан яриул тийм ээ. Тий одоо миний халдсан мөр чи би одоо анх л одоо 10 жилийн төгсөл мөр үйж мөр үйх гэж дурлаад тэгээ халдсан мөрөг хязаалан байхад нь ахиж үйж ийсэн. Тэгэл тэрнээс хойш намайг бас их олон баярлуулсан. Олон сайхан наадам төрүүлээ яригдсан. Тэгээ хатмарны маань онцлог гэвэл ер нь малаас тийм итгээд сайхан зүрхтэй, тайван, төвчээртэй. Тэгээ хөлийн хурдтай ер нь үзүр дээрээ одоо ер нь цуцаа гэж ерөөсөө байхгүй. Тэгээ зүтгэжил байдаг тийм л одоо онцлогтой мал да. Гараа их даан их сайхан одоо дүүрэн одоо жилийн 4 үлрэлт одоо дүүрэн эдэлж байж л одоо ер нь сайхан юм байна. Ажил авах нь ерөөсөө ер нь сайн ажилтай байх тусмал одоо ер нь ажил чангахын шиг байх тусмал одоо ер нь сайхан чангарч яадаг мал байгаа юм. Одоо ер нь нас өдөр хэд хүрч байгаа мөр үү? Одоо ингээд энэ хаврын ногоонд нийлээ 25 хүрэх нь байна. Зүгээр. Одоо тэгээ дундаа хөрхий азрагсан, азраг болно чи. Тэгэл байж байна одоо 25 хүрэх гэж байна те. За тий. Адууч хүн ч одоо бас тэгээд сайхан самбаатай байх хэрэгтэй байдаг. Хурд харааны одоо хүний одоо биеийн хурд. Харааны хурд. Тэгээ зөрөгтэй зориг ус ааш шүү дээ. Дууч хүнчтэй сайхан уурах чаа дууч хүнчтэй зориг яаж уурах. Тий. Ирээ сайхан ургалдаг бол шин сайхан зоримог л байдаг шүү дээ. Зоригтой. Гүйц тайн. Лав хайн. Тэгээд одоо болоогүй багт нь наагууранд очиод эмээлийнхаа хойд дээр суугаад байгаа олсод харагдчихлээ. Яртайл тэгдэг. Тэгээд идэг. Тэр энэ төр бол нөгөө олоогүй байж татхаа яараад тий. Тэгдэг юм шүү дээ. Тэр чи одоо ерөөсөө гараа суур боол хоёр гарч яхад одоо ер нь гүйцээж л хийн шүү дээ. Тий. Тэгээд одоо самбаатай байх хэрэгтэй. Тэгээд одоо хурдтай авсгаатай байх ч одоо тэгэл морьч одоо морийг ургалаад одоо татах чи одоо бас тэр болгооргын мороор ургалаад байхгүй шүү дээ. Тэгэл одоо бас нэг тэр адууны
хурданд бүх юм чинь ингээ яваад өнгөрч байгаа асуудал шүү дээ. Тэгтэл одоо тэр хооронд жоохон бас нэг арай жоохон долимхмороор сургуулт тийм үү жоохон хүнд ирдэг ч юм уу. Тэгчл одоо татуулах тий гялс авсгаа гаргаад одоо морой нийлүүлнэ. Өөрөө тийм одоо түргэн авсгаатай байх хэрэгтэй шүү дээ. Тэгжээж одоо нөгөө адуучин хүний самбаа гэдэг юм чинь тэрний нүдний хараа баримжаа одоо биеийн тэр хорд бүх юм чинь тэгж орж ирж байгаа шүү дээ. Таглал одоо шуркал морь ургалах чи одоо төрөнд байгаа ус орчин тэр шапкал өвчл хонгоо хийхчил одоо төрөнд байгаа ус орчин зүгээр суг усрэл хажуугаарс нь зүгээр ингээл ирчилсэн гэдээ гарч идэг шүү дээ. Тэгэхэд ингээд уншицсан атгаж байхад тэрээсөө энэ гараараа ингэж тэр чин амьд авах гэж татгаж байгаа шүү дээ. Ингээд татгах та тэр чин ингээд унжчихгүй ингээд татгаж байхтаа ингэж зүүн жолооцолууртай гараар чин ингэж ургаа сэлж татгаж аваад хажуугаар нисч байгаа усурыг чин ингэж шүүрж яваад ингэж тэр хурданд төрүүлчихэд л тэгэл юм цаашаа өргөлж. Тэгэл нөгөөдгөө татаад иргүүлнэ. Тэгжил байсан. Тий. Тэр мэр чин бол тэр бол асар бас хурд юмна хүнээс юм шаарддаг шүү. Тий, тэр одоо асар мэдрэмжл байна л да. Тий, одоо тэгэл жоохон бойлоход ухаан бол тэрийг хоёр гараа тэр уургыг солиод ингэж атах хооронд тэг ингэх мэгхийг бас ер нь хүлээхгүй шүү чинь. Энэ хажуугаас нисэл өнгөрнө. Тэглгүй яг тэрийг харахгүй ч юм байгаа шүү баг энэ хизээ. Тий, ер нь харахгүй бол харахгүй л дээ. Харахааргүй зүгээр л ингээд суусарч байгаа юм. Тий. Тэгэл тэр чинь бас нэлээд твдээ татах чих хооронд бол хоёр гараа шилжүүлэх яг тэрийг бол юу гэж ярьж байгаа юм хэр одоо нөгөө адуучунд байх самбааны талын юмчил одоо тэр байхгүй нэг тийм ээ. Одоо юу гэх хоорондгүй л одоо шап гэж хийж аваад бас нарийн хурдуур дараад авдаг ч юм уу. За өвлгөө авчаа сайхан мороор авчаад нэг ханараад нэг дугуурх мэгтэй жоохон дугуйлдахт нь одоо нэг дугуйрмаар энэ тэр идахт нь тэр бол тэр өөхөө хооронд нь дараа утсан. Юу хий гялсал одоо шоркет одоо моройн төгжөөд энэ тэр суух чинь бас тэр ханарсан дээр тэр чинь нөгөө өөрийнх нь нэр тэр одоо тий дугуйруулаад тэр хоол олцоод байгаа тий. Тэгээ айхтраа бас үтгэс урсан морь бол нэг голлоо л ихцэлхээр юм бол бас тэгэл чирээл юм шүү дээ. Уургачин байж л адуучин болно. Унаагаа солихгүй нэг бас ямар адуучин хөө. Тий яг үнэ. Адуучин үнтэй юмнаас ондоо шүү дээ. Адууг харах, адууг таних. Аллаа өглөө адуунаар тавьхад очиход хүн одоо алдсан малаа алдсан адууга ирээд бас ядарч манч одоо үзээгүй шүү дээ. Адууны ирлэр бас олон хоног явах чинь бас чанга шүү дээ. тэгэлгүй яг тийм. Тэгээ явж яхад чим бас нэг үнэхээр нэг юм үздэг нүдтэй хүн нэг гарлангуу сураг хэлж байгаа чинь сайхан. Тэр чинь гарлангуу үзэж байгаа хөө. Тэр чинь адууч хүнд байх нэг эрдмийн тэр баг. Тийм. Ямиг нэг хажуугаар нь давхаа гарахтаа л гүн чи вэ манай нутгийн адуучдаараа биш үү энэ чинь ажиглаачдаг. Тэгээ хүн яваад ирэхээр баттай сайхан сураг хүнд хэлжигдэг. Тийм байх хэрэг. Адууч хүн чинь яалаа юу лээ. тэгж эргээд байхгүй тий эргээд их юм байхгүй. Тэгээ хүнийг асуухаас өмнө тэр адууны хэлбэр хийц онцлогийг эзэн хүнд нь баараагүй сайхан хэлдэг баг. Түүнээс одоо мөнч байсан тийм байсан тийм гэх чинь бас нэг тийм. Тий ер нь бас онцлогтой. Адууч хүн чих онцлогтой. Тий юмыг үзээд одоо хүн нэг тийм зэр зэзрахтаа одоо алдчихлаа гэж байх чил. За ямар үлээ гэдэг хүний ам чинь жоохон сонсоод харна. Тэгэл тий. Зэр зэзрах нь одоо нэг тиймэрхүү хэлбэр хийжтэй. Тэн дотор нэг тиймэрхүү гүтэй байсан тэр тийм юм байсан да тэр одоо мөн байна өөрийнх чинь гэх чинь тийм юм. Тэр чи хүний нэг айхтар ажиглалт байна шүү дээ. Малчин хүний, адуучин хүний ажиглалт. Ажиглалт мотой хүн бас адуучин болох ч бас хол шат. Хамгийн одоо ачаалалтай ч юм уу тийм ээ. Хамгийн их одоо адуу мал хөлрөл ямар хөлрөл нь байна? За адууч одоо тэгээд адууны одоо их ачаалалтай байх үе гэх юм бол одоо бас төл авах үе ч одоо их ачаалалтай байна. Одоо боохой янз бүрийн хараатай амтнаас хамгаалахаас ахгуулаад. Тэгээ одоо хавар адууны нөгөө орооны үе, үржлийн үе болоо явж харчл одоо нөгөө үрээ байц чин хасаг сал царин айлын адууд амжаад л одоо илэрж гэн. Тэгэл эдгээр чинь бас тэгэл
төлөв хажуугаар нэлээд хэрэгтэй шүү дээ нэг төлж. Гүйцэтгэхгүй тий. Тэгэл одоо араас нь жоохон хойрог дуухан байж байгаа бол мордох юм бол тэгэл олдохгүй юм болно шүү дээ. Өдөрт нь амжуулж ямар ч малч адууч юм ч одоо өдөрт нь адуугаа бүрэн бөөгнүүлэхийг бодно. Тэгээд одоо амжихгүй тэр хүмүүсийг харж ах чинь яарад. Нар ороо өвлийн өдөрчтэй юу байх вэ богино юм чи. Тий. Тэгээ одоо нар одоо шагуудаа цаан орон жавар орно. Тэгээ яарад нэг жоохон ширүүхэн татах энэ чинь тэгэл алдаанууд чинь тэрнээс гарч ирж шүү дээ. Одоо ч яг юм хөгжөөд энэ GPS энтер гэдэг юмнууд байгаа даа. Энэ минийгээр ч ихсэн ажиллаж байгаа. Ингээд ерэн дагаад ажиллаж яхад шүн дундаа нэх айхтар бүр нэвт цаваад байдаг юм биш дээ. Тэгэл өглөөний жаварч байдаг юм уу одоо нэг 5 цагт одоо зааж байсан чип мэв чинь 8 9 цагийн үед тэр хооронд энэ бас хөдөлж байсан. Тий. Тэгэхээр эрт морцсон хүн бол ер нь тэгэл 100 арай хөдөлгөөн багтай, ойрхон явдал багтай л бөгнөлж. Одоо бас энэ адуучдын бас ямарыг хараад машинтай моциклтэй дээр тавих гэдэг. Одоос залуучууд моциклээр сөхөмж байгаа. Тэрний талаар энэ бодоход амар бодлоо байдаг. Моцикл техник болж одоо ер нь дамаа өвлийн үлрэлт. Энэ намрын их энэ тосон айх тэр үед өвлийн энэ хүүтэн үед энэ төр үлрээсэн. Адуутай үлэр нь яагаш нийлэхгүй гадж чинь байгаа шүү дээ. Тэгээ одоо ер нь марг л долгоотой хүмүүс моциклаар тавих гэдэг юм л даа гэж одоо ярьсан тэгээд тий. Тэгээ одоо адаглаад өөрснөө одоо өвлийн хүүтэнд одоо хөлгөр даарна, доор дээрээ сайн даарна гэж асуудал байна. Тэгэл одоо моциклоор ч одоо бас явж үзээгүй ч үсгээл яаж ч ир наялал гэлдрүүлсэн тэгэл техник хэмчи адууг арай жоохон түргэн түрэг алах болоод идэг шүү дээ. Тий. Тэгэл их жоох юмнаас холын зөрөө гарна. Морьтой сайхан налаж очиад уушаад дата явж яхад газар хорхон түргэн мөртнөл адуу тэгэл нэг зөнгөөр нэг таавараа хитэх явчаад идэг. Техникээр мөн л одоо ширүүчин шүүгээл гэлдрээд яхад тэгэл нэ ширүүч гэл идэг шүү дээ үлж. За тэгээд одоо адуучин хүнд бас хамгийн хэрэгтэй зүйл бол бас уургын морь гэж ярьдаг. Тэгээд уургын морийг ерөнхийдөө бас яаж сургадаг юм бэ? Одоо хэрдээ хэрэг хугацаатай байж бас арай дөмөг уургын морь болдгийн тийм ээ. Тий одоо уургын морь ч одоо адуучин хүний хамгийн одоо гол зэвсэгчл уургын морь шүү дээ. Тий. Уургын морьтой адуучин хүн бол одоо энэ сайн уургын морь гэдэг бол одоо хүнийг бол ер нь хаач явуулахгүй. Үнэхээр сайн зэвсэг. Тэгээ уургын морийг бол яг бас нэг юм байна. Уургын морь гэснээс энэ адуу бас нэг юу байна. Өөрийн тийм төрөлхийн нэг одоо цаанаас тийм заягдсан авиас юм уу тийм хөвгдөл байна. Тий. Ер нь тэгээ сайн морь тэр сайхан ер нь уурган зурх хөвгдөлтэй юм уу одоо хордоо адууч гэсэн ер нь одоо нэг тавхих сэтгэлтэй гэж яриад байгаа шүү дээ. Тийм одоо тавих сэтгэлтэй адуу гэдэг шиг одоо тэр өөрөө тэгж эзэн хүн нэг жоох ер нь л аяар нь сайхан зөв идлээд нэг айтайхан мор харсалаад нэтрээ зөв жоох эхлүүлэхэд бол өгөгдөлтэй морь бол ер нь их амархан сурна шүү. Тийм. Би бас үзчихэл байсан одоо авиас хүү морьч гэж хэлэх нь хаашаа зүгээр. Гэхдээ тийм арай өгөгдөл дутуу юм уу гэмээр морьд байдаг. Ер нь одоо энийг би ер нь энэ бол одоо ер нь бас аваа сайн болол болцохоор хэмжээний болтол нь ер нь сайхан унаад морь хараа ургалаад энэ төр тавиад байна. Тэгэхээр л тийм тэр зарим морь чиг тийм тэрний энэ хүртэл тийм онцгой тийм адилхан эдэлж байгаа шүү дээ чинь. Тэгэхээр тэдний энд очтол энэ төр тийм урганд бас сурдггүй морь байдаг шүү. Хаач ер нь өөрийгөө нэг сайхан дүүрэн солихол сайхан уургалдуулахгүй сайхан энэ баргийн юм бариад авчих хэмжээний болно гэхээс тийм бүр нэг төгс болохгүй энэ бас юу байдаг тий. Тэгээ одоо өгдөл сайтай мөр бол ер нь ойр зурхан хэдэн хон хорох ч юм уу ургалаад сайхан тийм ээ. Тэгээ морич одоо тарган хоолтой хоёр бол одоо морь хөөхгүй шүү дээ. Ургын морь чинь. Атундаас одоо бариад ургынхаа мороор одоо хоолтой ер нь царайлгаад морь хөөгөөд их юм бол тэгэл одоо царайгаал сүүлдээ тэгэл хальшраал. Тэгээ сайхан би энэ хөнгөн сайхан одоо тамиртай бас их байн давтаж унаад байдаг гэдэг биш ургын морь чинь. Хөнгөн ерөөсөө тэгэл одоо ер нь их сайн ургын морийг бол ер нь адуу модонд унахгүй шүү дээ.
Гөтлөн. Тэгэл одоо ер нь ороод өшөх юм одоо уурлах болохоор сайхан имэйл жаваад мордон тэгэл сайхан манай аав бол тэгдэг байсан. За чи юу яа? За ер нь хөрөхгүй шүү наа чи айхтар шүү ер нь. Морныхоо хөлийнх нь ээдрийг гаргаад иргэнэ. Чи адуунаас нь жоохон холоор нөгөө тийш яв одоо. Сайхан хөлийнх нь ээдрийг гаргаад сайхан тавар сайхан алхахлуулаад тэгээ нэг ойрхон газар сайхан жоохон хатраж матраад нэг жоохон хөлийнх нь ээдрийг гаргана шүү. Тэгээд энэ төр дайрахч одоо яхад те тамирчин хүнээр бол баг зэргийн бие халаалт хийчихсэн шүү дээ. Тийм. Биеийн тавиулж ихэхгүй одоо зүгээр шууд мордооч бас юм руу бодоод идэх юм биш. Тэгдэл байсан. Тэгээ аав маань манайх одоо бас ороомор гэж байлаа шүү дээ. Орооморыг өрхтөж авч одоо сайхан олон хоног өнгөрүүлсэн сайхан мөрөч очоод суг цавны үсийг гифтэйг байхад л одоо моринд дайрахаар жоохон хүрц муутай байдаг шүү ургамаар ирнэ гэдэг. Тэгээ нэг суг цавныхын үсийг жоохон гифтэйж байгаа л моринд дайрахад нэр нь илүү хурж явах шиг байдаг шүү. Авиас тамир үл ер нь онцгой сайхан сурандоо сайхан унаад моринд ч ургамаар ч урам өгөх гэж юм биш эзэн хүний. Тэгээд одоо ангал давтаад юм уургалаад ажиллахгүй тэр урам өгөөл одоо моришин шоркал одоо ганц дайрал ганц төхөөл уургалаа шүү дээ. Тэгээ ургамаар чинь ерөөсөн уурганы аяар одоо цагч уургамаар гिचээд одоо яг нэг яалтч юм одоо холбоо хийчихэд нэг араас нь дагааж хэрэгдээд явах юм бол нэг учиргүй зөрөө тавьчихгүй юм аа. Юм нэг гаргаж илдээд араас нь дагаж жоохон туушинтаад байгаа юм аа. Миний энэ бас гайгүй уургамаар байгаа гэж хүмүүс ч яриад байдаг болоод шүү. Уургамаар одоо байхгүй болчиход шүү. Уургамаар гэдэг чинь шал тустай юм. Одоо би ер нь гайгүй уургамаартай хүн одоо энэ тэмцээн уралдаанч бас их болоод байгаа л харагдах юм. Тэгэл их л ажиглаж яхад энэ уургамаар бас нүдэнд нь харагдахгүй шүү. Тийм болцсон. Одоо нэг тэмцээн уралдаантайгаа яагаад бас шургаа гарахаа дуун дээр л суудаг уургамаар гэдэг юм л да тийм. Тэгээд байна ерөөсөө тий. Хашаанд хашчихад л одоо хүн хор зогсчоод тэгэл гаргаж байгаа тэр хүүхэн хооронд яг тэгсэг л хийгээл нэг жоохон сууж байгаа юм шиг итгараа энэ мөр сайхан сууж шүү бас сайн ургалдаг мөр байна шүү тэр гэж харагдчих шүү. Яг уургын морч юм бол одоо бүүн задгаагүй морийг барин шүү дээ. Ер нь тэгэл ивэн болоод нэг зайх юм бол уурга уртч бай богинч бай хаюулж ич зална шүү дээ уургын морч. Заавалчгүй л нэг хаяа. Тий. Түүнээс юмд хөрөхгүй алдна гэж байхгүй шүү дээ уургын морч. Тийм л мөр байд. Тэгээ хүний одоо уян байх хэрэгтэй уургын мөр. Их төгжээд одоо таг зэрэгдээ суучаад байгаа мөр бол одоо бас л одоо их л бэрта тэнхлэн аргил моринд бол одоо тэгээд барьцгүй авчиад одоо морины толгоноос урагшин дээлийн бүс одоо морины толгоноос илүү гараад унжаал урагш авчиад тонгоогоо хийхэд тэгэл араа хатууцс их суудаг мөр бол тэгэл бас л залгаа хийх хэцүү юм болж байгаа байхгүй. Тий хуулах гэх тий. Одоо тэгтээ тэгж уургын морин дээрээс тэгж тонгож. Тий. Морины одоо урд руу зүгээр хоёр чихэн толгоноос нь дээлийн бүс ингэж урагшаа өнгөрөө тэгж урд руу унжиж хайж байгаа хүн одоо ховох юм болчих. Манайхны нутагт бол байсан юм аа тийм. Тэгээ тиймэрхүү л одоо хүн суун ихэд л одоо суулгахад л одоо нас гэдэг яриа сууж үйдэг. Буцаад явуулах. Тий ер нь одоо тэгэл жоохон барьцаалддаг юм уу одоо барьцгүй хамаагүй хаанаас ч хамаагүй авиж хийгээл атахад нуустай юм шиг л хаашин ч хамаагүй налаад иргэн шүү дээ. Тэгээ юм татуулахгүй татуулаад халтаргаатай газар ундгүй юм байдаг шүү дээ уургын морч. Одоо бол жоохон дуртай юмнуудаа бэртайхан шиг юмд хийгээ жоохон хөөхтэйхэн шиг атах юм бол хаач хамаагүй дүүгэр түлхэр юм хүн уургын мор гэдэг болсон биш үү. Эсвэл юм тий. Уургын морч юм бол унахгүй шүү дээ. Ер нь мөсөн дээр ургалсан ч ундахгүй шүү дээ. Тийм л идэв уургын мор. Одоо бас энэ уургын мор зурах тал дээр моринд бас нэг урам өгнө гэж нэг айхтар юм байдаг гэж бас. Өвөө бол ярьдаг байсан. Одоо адуун дээр очиод урган зурах гэж мороо хөтлж явж байгаа ч юм уу ч унаад одоо тариулж ол явж бод бас номхон эмтэрлүү дайраад сагалдраг нөх мордоод өтер гэж ярьдаг байсан бас. Тэгээд мордоод дайрж яваад шууд л тавиад төвчдөг. Тэгээд л нэг хэд ингэж бодол урам ордог гэдэг ярьдаг байсан тийм ээ. Тий. Тэрний талаа яг үнэ шүү. Тий. Миний бас сонсч байснаар ч одоо урдын одоо би чинь баг шавтар хөөхтүүлээ тэгээд урдын сайхан одоо ч байхгүй ч тий сайхан хөшөд энэ төр чинь. Тэгэхин үед бол ихтэйхэн үедээ бол ер нь
өвлийн одоо хөлдөө газар гад суургалж ил одоо хоёр тийш нь одоо татаж юу яадаг гэсэн гэж байгаа. Уургын морийг одоо тэгж л унахгүй сайн сайн уургын морьтой болдог гэсэн. Зүгээр одоо би ч одоо нэг болгоод өөрөө тэг гац мац ургалаад атчих тэгж унагааж нэг яаж ч сургаж байсангүй тий. Яг би бол одоо сайхан би энэ хөнгөлцсөн тамиртай байхад нь л одоо авиастай сайхан хатдаг бол одоо тэгэл хөөхгүй шүү дээ хамгийн гол нь. Тунд одоо сайхан бөөнд ороод сурах хэрэгтэй. Тийм сайхан хатдаг хурааж байгаа л одоо дайрч сурах гэх юм. Тэгээд одоо шор хийгээл одоо ирсэн. Ганц шор хийхдээ одоо залгуулаад шав бидлээ шүү дээ. Тэгэл одоо сайхан хөнгөн одоо морий чи хөнгөн тавиал шор гэл одоо тэрийг холын юм уургалаад ажиллахгүй. Яса атон дээр очиад одоо за би нэг тэрийг барьж ундаа гэл нөгөө урган сургаж байгаа морий чи сайхан дөр орцсон нөгөө тэгш нэг айтайхан болоод эхэлнэ. Тэгээд эхлэхээр нь л одоо нэг мор юм уу хоёр мор хөнгөн маш дорн марж явна одоо ирсэн. Шор хийгээл одоо ирсэн. Галс хийж аваад тэгээд сайхан тавиад хоошны усууч ярддаг шүү дээ. Одоо морийг уургын морийг тавиад имэйл наваад магнегийн цаг сайхан одоо ийлж тавьж яадаг заавал. Тэгэхээр морийг формордог гэдэг. Хазаараа малтлахтаа магнегийн сайхан гурав сайхан магнегийн сөргөөж илчээд хазаараа малтлахад морийг формордог л гэж өгсчүүлж ярьдаг байсан шүү дээ. Тэгэл одоо ер нь бид бодтоор биеэрээ үдсэн сайхан одоо сурж байгаа мөрийг ерөөсөл сайхан урам оруулаад хөөхгүй ер нь хөдлөхгүй шур гээл одоо барьж аваад тавиад ах чинь л маргааш нь нөгөөдөр нэрэл хөтлж явж байгаа л дахиад нэг юм ургалахт л олмол эртээ болсон баг тийм. Олмол тэр одоо бөөнд орж байгаа адууг зүсж байгаа юм төрж байгаа энэ төр тэгэл олмол авахны шалгаж шиг болоод байна шүү дээ. Тэгжил одоо ганц нэг мэрсэрх мөр одоо бас манай нутаг орныхан мэдэх болсноос мэднэ. Сайхан уургын азрах гэж одоо сайхан юм байлаа. Одоо уургын азрахтай хүн бас байхгүй боллоо. Тэгэлгүй хавс тийм ээ. Тий, уургын гүү гэж одоо гүү барьж яхад тэрийг бол одоо бүр л мэдэхгүй бол. Бүр одоо уургын гүү гэж бодлоо байхгүй байх гэж бараг хэлэхэд болох гэдэг шүү чи. Гүү гэдэг юм чинь бас өөрөө уян надрахаа байгаа. Уургын гүүш одоо гүү их өрнө. Тэгэл одоо зэлэн дээр чи ерөөсөн зунчин одоо морий чи тэр сайхан бүдүүн аргил морьд чинь бас хүчийн гамнаад 100 шарлагаад унаад байхгүй шүү дээ. Унсан ч одоо нэг 50-тай юм байна. Тэгэл одоо нөгөө гүү барихт чинь морь хэрэг болно. Одоо шиг ямар гашчгүй барих шүү дээ. Тий. Адуугаан гаших шүү дээ. Дандаа л зодоо уургална тий. Тэгэл одоо уургын гүүгээр чинь гүү барина шүү дээ. Тэргэн сайхан одоо уян тэгсэн мөртлөө өстой Жапоны жолооч шүү дээ. Шокол уургын гүү чинь тий. Уургын азраг бол одоо тэр моринд хурж байгаа тэр татуулахгүй байгаа энэ төр нь бол хойхтой шүү дээ. Тэлттэй сайхан байгаа тий. Гачин шүү дээ. Одоо танд бол бас өчнөө сайхан уургын морд өөрөө бэлдэж бас сайхан заяасан мордод байгаа. Тэр дундаас бас нэг өөр нэг сэтгэлд нэг үлдсэн эсвэл одоо ч байдаг юм уу тийм ээ. Тийм нэг энэ л арай л илүү морн байсан да гэсэн мороо сонслоод ярил ямар мөр хэлэх вэ? Таавынхаа уянаар ер нь хаваа хитэн уургын морин дээр марцсан шүү. Сайн морин дээр. Тэгээ одоо намайг одоо жоохон дүр суулгасан ч юм нэг хонгор мор байсан сайхан хонгор мор. Аа. Шинкээс үл жижигрүүхэн хонгор мор. Ер нь тэр хонгор мор бол бас л төрмөл одоо байсан юм. Тий. Энд долмын чангалаад зогсож байна. Тэр урд хамартайгаар адууд аваад орж явахад эндээс олмын чангалаа мордохтол цаад гоц руу норж явахтал дээр нэмрээ бодог. Одооны яав шиг юм байсан шүү дээ. Тэгээ хонгор мороор адуу усыгээ дайрахад адуу зүхтаач яддаг шүү дээ. Ингээд толгой нөлзөөд ингээд явдаг шүү дээ. Хоёр тишээ болов. Тий. Адуу шин тийм айхтар юмтай. Тий. Таарах юм уу дайрах юм бол тэр чинь хөрөхгүйг нь мэдээд одоо толгой нь нийлээд бүр ингээд алгуулчих юм чинь. Тий. Тэгээ эрттэй тийм айхтар эрттэй мөр зөрөөр дайрахад ингээд идэх шүү дээ. Одоо явж чадахгүй. Тэгэл гарахгүй шүү дээ. Тэр хонгор мөр ер нь сайн ч мөр байсан. Үнэхээр сайн урган мөр байсан шүү. Уян бүүн задгаагүй мөр тэр ямар хөрөхгүй. Чи толгойд нь зүгээр хий тэгээ бусдын би зүгээр толгойд нь чинь мэдээж байгаа гэдэг. Тий.
Толгойд нь зүгээр чи нэг өглөөд аваа тэгэл бусдыг би заагаад хэлэгдэг л. Тийм л мал байлаа. Ер нь тэгээ манай нутгийн бас зарим сайхан адуучин сайхан урагч болсоо тэр миний мэдхийн бас олон сайхан ургын морд байсан. Өөрөө ч даавын баянаар олон сайхан морин дээр гарч үзлээ. Бас өөрөө ч одоо хитайх морин дээр бас сургасан шүү. Тий, сайхан морднэр сургасан тэгээ. Би ч яг бас нутгийн дүүгийн хувьд бас ахыг бага олчир наснаас хараад гамбах таадаг ингээл хараад явж байхад бас таныг бол их сайн адуучин гэж боддог хөвдөө тийм ээ. Тэг мөр сайн хургалдаг сайн адуучин гэж юу нэг ямар хүн байв? Ямар хүнийг хэлэх вэ тийм ээ? Тэрний талаар таавас ярил. Тий одоо үнэхээр сайн адуучин сайн урагч хүн тэр чинь бас ондоо шүү. Баараагүй юм дээр одоо тэгээд гашхраад даяхад бол энэ баараагүй л авч үлддэг хүн. Толгой ямар алдах юм шиг гэдэг шүү. Гар нь хөдөлгөх юм бол одоо баараагүй л байж тэр. За гар нь хөдлөлөө одоо манай аав энэ төр бол тэгдэг лээс. За гар нь хөдөлсөн нэг юм одоо баараагүй болсон баха. Тий. Түүнээс одоо тэр чинь хоосон тогчоо зогсож явахгүй нь шүү дээ. Тий. Манай нутаг оронд тийм бол одоо зөндөөл байлаа. Би тэр улсыг л харж бас. Яхан дөгөөтэй болоод. Манай одоо энэ Эрдэнэ цантын одоо тэр Ганбаатар маань бол одоо Санд өдөржин Ганбаатар гэж. Мундаг хүн биш үү. Би одоо ер нь багасаа л их дуурайж харж өссөн. Тэгэл үнэхээр одоо хол ойргүй хаяндаа нэг. Тий. Хаагуурж гарсан. Оо тэр. Хүрхгүй гээд за арайч хүрхгүй л гэдэг гэж яхад л авчил хийж байна. Тэгээд ямар уурга ямар цааш нь алдаж явуулахгүй гэж байхгүй шүү дээ. Тэр уян байгаа. Тэгээд тэр эрдэн шиг сунж агшаад байна шүү дээ. Тий. Одоо ер нь 50%-уудаа ихтэл хатгаж ил байна шүү дээ. Тий. Тэгээд сайхан морин шин нийлүүлж ургална. Морин сайхан нийлүүлж ургалдаг хүний морчл ерөөсөө. Тий, тэр бас нэг их аваад сурж байгаа тий. Морин нийлүүлж ургална гэдэг чинь бас тэр чинь том юм байдаг байхгүй юу? Тий. Ганцхан одоо сайн ургын мороор сайн ургалаад би өөрийнхөө боддгийг би бол сайн ургын мороор бол бас гайгүй ургалчаад энэ төр байдгийг. Тэгээ нөгөө сайн ургач хүний чинь болохоор энэ юугаар чамаагүй ургална гэдээ яриад идэг шүү. Унснараад ургалдаг гэдэг. Тэр бол үний юм байна лээ. Мань мэд чи одоо тэгээд бас жоохон нөгөө морзор сольж ургалах гэдэг тэр нэг тийм тал байдаг. Тий би одоо хуучин тэр одоо манай тэр нутгийн ахнар сайхан ахнар байлаа. Манай аавын одоо ээжийнх нь хэдүү хөвдөч их бяртаа иртээ. Адуунд иртээ. Ер нь тэгэл унснараа л ургална шүү дээ. Тэгэл унснараа ургалсан манай аав ч одоо манай нутгийн орныхын ч бүр мэдэндээ. Тий. Манай зөрөгт хата ер нь ерөөс морь сольж ил ер нь морь ургалахгүй. Унснараа л ургална. Үнтэй батгаал унаа. Тий. Ерөөс тэгэл хонмол хариулаад явж जैन тэгэл одоо тэр үрэл ургална шүү дээ. Тэгээ мордсон болгоно унсан болгоны мордоод үзэгтэл одоо ер нь дөрөв байдаг. Сайн хүн унж идэлж байгаа юм одоо шал өрөл дүр суугаад л байдаг юм. Тэгдэг юм билээ. Тий, тэгдэг юм байна лээ. Тий. Тэгэл одоо арайч ахмад нь одоо манай аав одоо тэр нэг одоо нэг ааваас хойшхон үеийн мундаг сайхан ургалж байсан залуучууд чинь дараа ахмад нь аав болоо. Тэгэл манай би жоох хөвгт. Нөгөө ах нар чинь нөгөө адуунасаа буцаж юм шүү дээ. Хөтлөгөө морьтой зүгээр. Дээрээ зүгээр үнгэн л аваар шилэн дээр хайцсан сайхан уур барьцсан. Тэгэл одоо цантай морьтой явж байна. Тэгээ би чинь жоох хөвгт нөмөр унаад хамаагүй тавих гэдэг хөвгт. Нөгөө төл дээр ямдаал тавих гэж байна. Тэгэл нөгөө дүүл чинь нөгөө уургалснаа ер нь орж ирээ адуунд явж байгаа орж ирээд уургалснаа ер нь одоо тийм барьж байгаа гэж ярина. Тэр бол гой санагдаад л үү гачин штэ. Тэдний яриа тэднийг бүр дамаа юм уургалж байхад нь хажууд нь хараа зогсох энэ төр чим бол одоо ер нь гачин шүү дээ. Тухайд бол бас адуучин гэж айхтар болдгоо. Тэгэлгүй яах вэ? Тэрөөсөө ер нь бол тэр дэхн үед чинь тэр болгон тэг шургуу адуушин тэмцээн тэр гэж болоод байдаг байл шүү дээ.
би одоо боддгийг тэгээд тэр улсыг өнөөдөр энэ их тэмцээн их болоод байгаа үед тэдний шиг ургалдаг улсууд байх юм бол одоо энэ яах юм бэ? Энэ гачин болмоор санагддаг. Дэндүү шүү дээ. Манай тэр нутгийн тэр Жомо гэдэг ах байсан. Одоо дамаа явган бол одоо ирнэ. Атууг үлэрнэ босоо гарахгүй шүү дээ. Тэр бүдүү азраг байна уу, хангал бүдүүн тэр ирнэ дийлтгэр гүмөр байна уу? Хамаа баг. Тийм 5 давхар одоо шурахад 5 дахын хийж яваад татхад урдууны суглаад гаргаад ирнэ. 5 дахын давуулж аваад хаяад татхад 5 болонгийн ханруулаад дээгүүрэн татаа гаргаад ирж ирээд байна. Тийм улсууд одоо бас байсан. Тэгээ нөгөөдөл чи ид сайхан уруулж байгаа залуучууд дээр үед байж байна. Тэгэд за яаж вэ нөгөө хүүхд би нөгөө дагаад яхарсан. За яаж вэ? Аав чи одоо намайг хэр оргалж ийн гэж байна гэл. Нөгөө ид чи нэг аавас л одоо аав л ерөнхийдөө одоо замана хин сайн байна гэвэл ер нь Тийм сайн болох. тий. Яриад эхлэв тийм ээ. Тий. Тэгэл одоо чи яраа болоогүй байна л гэвэл тэгэл одоо нэг тиймэрхүү болохгүй ч тийм нэг тиймэрхүү юу яадаг байсан. Тэгээд мань мэтэгчтэй жоохон дүр суух ч одоо аавал одоо их заацраа шүү дээ. Тэр сайхан ах нарын чинь тэр юм ургалж байгааг нүдэрээ харна. Тэгжээж л одоо хүн чинь хүний чи өөрөө ингээд нүдэрээ хажууд нь ингээ хараа байж байгаа юм аа хүн их сурдаг юм билээ шүү дээ. Тэр эртээ бэртээ улсуудыг сайхан ургалж байгааг харахаар чил. Ер нь тэгээд бас сурах төр чинь тэрнээс их өсөлт. Тийм. Тэгээ аав сайхан зааж өгнө дөө. Сайн морин дээр мордуулчихна. Тэгэл одоо ганц л хаян л гэж мордуулна шүү дээ. Заашаа вараагүй л хаян шүү. Ганц л дайрна шүү. Ороо моргохгүй шүү. Тий. Загнуулна шүү дээ. Би одоо тийм лээсэн загнуулна. Тэгээ одоо аав загнуулахгүй тулд одоо араа ганц дээр нөвлийн одоо тэр газар хөлдсөн галтригаатай доогоор их хайхтар мөсцсөн тэр газар одоо хөлдөө газар тарчлаа бичэл. За одоо хоёулаа өөрөө харж байна тэр чинь. Тэгэл одоо хоёулаа за чи юу яахгүй шүү. Хоёулаа наадах чи одоо хурааж мураа хураалгаад тэр хураалж адуун дотор орж байгаа дайруулж энэ тэр тэгж ургалуулахгүй ч тэр. Жоох ингээд аялаад нэг орох юм бол парк гэж зүгээр сүүлдлого нийлээ гараа явчихна. Тэгээд буцаад ирэхгүй. Ирэхгүй. Нэг адуунаас гараа явсан нэг газар адуунд одоо хэдэн мөрч байдгийг тийм ээ. 4 мөрч байдаг юм уу 7 8 10 ч мөр байдаг юм уу тэд нар нэг сүүлгахад ухсах юм бол тэгээд ахиж заяахгүй шүү дээ. Тэгэхээр одоо тэгж гарахгүй байж байгаа л одоо ваараагүй л ганц дайрна гин. За чи би байж хараа байж чи одоо юу яаш. Ваараагүй нэг дайрна ер нь явсандаа явсыг гэдэл ургална гэдэг. Тэгэл одоо чи бага хөөхт. Арай нэг жоохон аялуулаад одоо нэг адуу гэж нэг хам жоохон нэг талаас нэг шаргуулаад ханруулаад тактик бол үзэж бас байна. Тэгнэ. Түүнээс одоо давхичод цаагуурн тоож иргүүлээд ороогоо дайрна мэрнэ гэж дайруулахгүй шүү. Шууд өчргөө илдээд гараа авчихсан шүү байхгүй тийм. Тэгэж юм гэх юм бол өөр ерөөсөө юм барьж явахгүй шүү. Тийм. Тэгэл жоохон нэг туух гэж байгаа юм шиг нэг жоохон ханруулдаг ч юм уу. Тэгэл одоо морины ирчээр л одоо дайрна шүү дээ. Тэгэл хөлдөө газар чинь ингээл тор галерейсан ингээл галтраал ирсэн тэр морины хөлийн хурдыг дээцэгтэн толтол дайрж байгаа шүү. Тэгэл дайрах чи араас явуул гээл гашгирж байгаа сонсогд. Тэр чинь зөвөр ихэнд ингээл сонсогд шүү. За одоо бараг энэ хальтрагаатай газар одоо энэ хурдаараа юмд ингээ харвал дайрах ч л одоо энэ хөл алдах юм бол энэ бараг л бүтэн гарахааргүй л энэ харуултал ийшэл хүмэрлэгж дайрна шүү. Тэгэл одоо бараг л нэг тохино. Тэгэхгүй загнаал шүү дээ. Тэгдэл байлаа одоо тэгэл одоо гол усанд нууранд байгаа адуу мадуу гэж Америк очиад тэгэл шахаж өгөн. За чи сайхан юу вэ? Би нэг хүүхэд яасан юм те одоо нэг адуу нэг ороомор шахаж өгөөд арай жоохон хожигдоод ч юм арай нэг толгойл алдчихсан юм а тэр. Тэгээд л аав тэгж ба чи ерөөсө сая яг ингэж хайж чинь ингэхгүй сая. Одоо ерөөсө ингэж хаях хэрэгтэй гэдэг айгүй их тэгж нэг үлгэрэлж өөрөө үзүүлнэ. А өөрөө хажуунаас харж байж байгаа тийм ээ. Яг юун дээр алдчих. За чи сая ер нь тэгж алдчихлаа шүү. Чи ер нь яг сая нэг тэгээд огчлаа шүү яваад. Одоо тэгвэл байг болно даа гэж. Одоо шургасан адууг ингэж хайдгийг штэ гэж. Өөрөө үзүүлнэ. Тэгэл одоо биетээр яалтч үзүүлнэ.
Тэгэл тэрүүгээр дараа жоохон унаас олгтөр жоохон сууж л үгүй боллоо шүү дээ. За би бол бас хөвдөө бодохдоо бас таныг бол тэгж айхтар олон хүнийг за энэ сайн юм тэр сайн юм гэж бас олон ярихыг бол бас мэдэхгүй. Тэгэхээр та бас сая ярьж байгаа нь бас нэг юм эрттэй хүмүүс байлаа гэж ярьж ирсэн тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүс ер нь яг бос одоо энэ байгаа хүмүүсээс нь юугаар ялгаатай яаж тэр эрттэй уургалж байгаа үедээ бас ямар хөө тэр одоо яаж ургалж ирсэн бас энэ содон дүүхүүдээс хуваалцвал тийм ээ. Тий. Энэ манайхан ч одоо яа нөвөл адууга ужирлна. Одоо гол руу орол ужирлна одоо 20-30 км явуулна. Тэгэл өглөө чи эрт хамаад л сайхан ужиртай одоо захирын голмол руу оруулаа шүү дээ. Тэгээ оруулаад өдөржин сайхан голд ужирл сайхан таваар нь ойлгож байгаа л тэгэл орой адууч ужираас гарнаад. Тэгэл орой адуухан гаргачаал одоо ахнар чи яа шүү дээ. Орой болж байгаа өвлийн өдөржин богинохоо орой ингээд нар жаргаж яхачаал. Адуухан сайхан ингэж гаргаж цоволчаал. Бөөнөрн сайхан ингэж цоволчаал. Төрүүлж очиод л нэг адуунаас өөрсөж очиод л одоо ордныхоо имэйл язарыг аваад тавьчих шин. Өөртөө явгүй л дээ зүгээр. Тэр ч одоо бас эзэнгүй газар ш хамгийн болно. Эзэнгүй газар тэгээд адууга айл амт байхгүй. Тэгэл имэйл хазаартай мордон бүгдийн имэйлээ аваад хазаараа малтаад нэг ч моргоо 50% тавьчих шин. Тэгээд одоо яг адуу саваал тэндээс ирж байгаа амдаад жоохон амдаа суучна. Тэгэл ерөөсөө одоо адууч ерөөсөө дэс ингээл нөмрөөл яагаад ирэхчил ерөөсөө тэндээс чил унаатаа гасрна. Тэгнэ. Тэгэл адууч тэгэл одоо хүн явган хүн бас оройны адуу өвлийн адуу ч одоо тэгэл босоод амтгаар зүргэн ш тэгэл. Фор хийгээл ухсах чинь тэгэл юм тэглүүлэл авчулж ш. Тэгэхээр одоо юу гэж хэлэх гээд байгаа юм хэрэг одоо бол тийм сайн ч байгаа тийм хүмүүс байхгүй ш. Тэгж өөртөө ирдэж багтчихсан. Ирдээд байна тэр чи. Ирдээд байгаа байхгүй. Эзэнгүй газар одоо тэр чинь 20 хэдэн километр 30 км-ийн цаанаас энэ тэр шүн болж яхад имэйлээ өөр шарих бол яах вэ? Тэстэй тий. Тэр санаанд нь багтаад байгаа байхгүй. Ямар ч алдах нөхцөл байхгүй ш тэгээд тий. Алдах нөхцөл байхгүй. Тэр бол өстой хоёр дохмох тийм хоёр дохиулахчгүй ш. Явган хүний чинь адуу чинь. Тий нэг л хайн тэгэл одоо үргээл хуйлрал адуу зүгээр шуурхатлаа одоо тэгээд хамгийн гол нь тэр чинь имнэггүй барьж унж болохгүй ш бас ярина. Тэр одоо энэ адуунаас нүүдэлж аваад ямар нэгэн морь ч юм уу азрах ч юм уу одоо тийм дэглэж ш. Тэр номхон өлгөөд өгдөг юм тэр болгон байгаад байсан үгүй юу байсан л байсан нь бас яг уургалчаар хажуугаар нь гарсан ч юм уу ч юм уу тэгэл ажил хийх биш тий. Бараа болсон. Тэгэл ер нь тэгэл бүгдөө л морьтой хацсан ш. Тэгэл тэр чинь одоо залуу насны тэр залуу амг байна тий. Ааг байна. Үнэхээр тэр өөрснөө чадж байгаа тэр чи итгэлтэй шүү дээ. 100% итгэж шүү дээ. Тэгж л байсан шүү дээ. Тэгээ одоо тэгээд тэднэр шиг бас ургалахгүй болчиход байна. Тэр болцооч. Тэгэл одоо бүдүүн одоо аргил бүдүүн сайхан моричл одоо өчл харанхагаар нь лип гээл хийн шүү дээ. Тэгэл ерөөсөн тэр чинь арахад зохихгүй ерөөсөн тэгэл шууд л тий шууд атгах шүү дээ. Тэгэл өгзрах чи ерөөсөн ингээл бөөрөн дээр хит гэл бөөрөн дээр тавь шүү дээ. Тэр чинь үнэхээр тэр атгалт тэр бол одоо тэр чинь атгаж байсан байхгүй. Бас бэлттэй гол сайтай бүдүү адуу чинь бас тэгж дураараа ч унаад байдаг гэдэг биш. Тийш харанхагаар болуулчаа тийм ээ. Тий. Тэгдэг л байсан да. Ер нь тэгээд айл одоо сайхан гайхмаар сайхан оруулахыг тэр их үү. За одоо энэ адуучин уурга гэж бас юм байгаа тийм ээ. Энэ уургыг бас та ер нь хэдэн наснаасаа хийж эхлэв тийм ээ. Уурга хийхэд нэг юуг анхаардгийг яг ямар хуурга барьдгийг тий. Тэр талаас бас таахсаа хоёр бол. Эхлээд одоо хүүхд байх чи аавч л одоо уурга сайхан хийж өгнө. Тий одоо зэтсэн мэрэгэн буу шиг юм хийж өгнө шүү дээ. Богиновторхан шиг
сайхан одоо арайч орохгүй байхдаа гээд нэг хаях талаа хэдий орцсон л гэдэг зэцээ урах чинь. Тий. Өөрөө л одоо ер нь бараг л өөрөө орчих шиг л болдгийг. Арайч орохгүй байхдаа гэж хэд орчдөг. Тийм л одоо мэрэг оноотой боо шиг л тийм л юм байдгийн таа тий. Тэгэл одоо бага анхлаад нэг хөрх юм уургал хурга ишгнээс авахгүй л Монгол хүн чинь тэгэл эхлэн шүү дээ. тий тугал ургалаа тэгээ тугал ургалж их загнуулсан таа жаах юм. Тэгэл хон эргүүлээд иргэн хоньных нараас хоньыг ургалаад явуулахгүй хонь ургалаад байна гэд загнуулна. Тий. Тэгээ жоохон чангарч ягаад унаг даагруу аваа орно. Ном хумар юу байна. Тэгээд ирэхээр багшаавтар хөгчин тэгээд яах вэ? Хаанаас чамаагүй хийн. Дийлгүй тэгээд уургаж их хоглоо шүү дээ. Тэгэл аавч одоо их сайхан гоё уурга хийж өгнө. Манай ахнар ч гэсэн одоо эрхлүүч их уурга хийж гисэн дөө гоё. Тэгээ уурга хугалсаар бол одоо уурга их хуглаад нөгөө хамаагүй юм уургалдаг болоод шүү дээ. Бас нэг дийлэхгүй мөртлөө сөрхий адуур ороод. Тэгээд аавч одоо уургаар нь хугацаад чи өөрөө наа гэдэг. Одоо өөрөө наац сурах. Тий, өөрөө. Тэгээд одоо өөрөө наач сурах гэж утсан байх. Бас өдөр болгон шахуу юм уу? Энэ удаахгүй тэгэл нөгөө байнга чим уургалах юм да. Тэгээд хуглаад харж бас тэгээд бас залхуурлгүй яах вэ? Тэгэл өөрөө наах гэж оролдсон шүү дээ. Эхлээд ч одоо тэр хаашаа чим наачсан хараа жоохон юу янаас ба шүү дээ. Тэгэл ер нь жоохон ингэдэг юм. Нөгөө тийч наац уургыг хараад авч юм хэлнэ шүү дээ. Энэ тийм бэ, энэ юм бэ. Энэ болоогүй байна гэл. Жоохон төгөөд ирэхээр энэ одоо бас жоохон бас аваа болж байгаа, энэ чинь болж ш ингээд тий. Ингэсийгээд наагаад үлэн болох юм байна гэдэг. Тэгээ өөрөө сонирхолтой хүн чинь тэгэл бас нэг гоё уурга барих гад мөрөөднө. Тэгээ өөрөө гоё уурга бариад тий, өөрөө тэгээ нэг хичээг эзэн өөрөө хичээхээр чинь тэгэл хичээж ягаад бас жоохон дарахна гайгүй болцсон да. Тэгэл одоо зэцэн уурга гэдэг чинь шал өөрөө бас. Уурга наах ч одоо тэгээд залах нь энэ гол юм шүү дээ. Уургыг сайхан зална. Тэгээд чухал юм дээр байна тий. Тий, самгийн чухал юм. Тэгэл одоо уурганы мод болгон ч тэгш юм байгаа заахгүй шүү дээ. Юм гоё сайхан. Тэр чинь одоо намайг ч баг байх чинь нутгорны сайхан уурга хийдэг ханаар энэ чинь бас уурга хийж өгнө эрхлүүлээд. Тэгээ нөгөө нэг уурга хийж өгнө гэж хэлсэн нөгөөдөл жамраахгүй шүү. Та нэг уурга яасан бэ? Уурга хийж болж байна уу? Болж байна. Тэгээ харахад чи нэг мөрөй дахир дуухан юмнууд энэ төр тавьчихсан. Тэгээ нөгөө тийш нь гол нь. Үн чин өөдтэй уурга болох юм уу энэ чин гэдэг. Чи байжээ болно чи. Тэгэл одоо тэдний шин зүгээр л өстой сүм шиг болтон зал гэж янз юм. Тэгэл сайхан наа. Сайхан нийлүүлж наах хэрэгтэй. Мэддэхгүй болтон сайхан наа. Модныхоо нөх тэнцлүүдийг бас олж харна. Тэгээ одоо 5 мод байх чинь за 5 наалттай 5 одоо мод залгаж уурах юм байна. 4 наалттай. 4 наалттай. Тэгэхээр чин тэр шин тавуулаа нэг ордог газар байгаа байхгүй юу? Тэр шин эвлүүлдэг тоглоом байна шүү дээ. Оо, ерөөсөө яг л эвлүүл одоо тий, эвлүүлдэг тоглоом шиг. Тэгээд нөгөө тэрнээс тэр хойноос хоёр дахь байсан юм уу? Тэр лихий голдоо орох байсан энэ аль нэг талд нь тэр үуч хийж химэл нөгөө өөр болчихно. Уурах чинь тийм уран цэцэн болохгүй шүү дээ. Тийм л одоо бас их нарийн л та. Тэгж л одоо уурга хийдэг байсан да. Таж одоо бол ийм урт талдаа барин тэгээ бас өөрөө бялдтай уурга барин тий. Энэ таны одоо энэ яриад байгаа уурганы онцлог ер нь ямар байдаг юм бэ? Одоо энэ анханаас нь зүүмчлээд одоо энэ зүүн Монгол нутаг гэдэр бол дандаа тийм урт сайхан наривтрах уурга гэдэр барьдаг тийм ээ. Тий. Энэс одоо таны барьж байгаа уурга гэдэр бол ялгарх онцлог нь юу байдаг? Тий, одоо харагдах байдлаас авахгүй шал өөр л дээ. Тий. Тэгээ яг би бол боддгий одоо Монгол хүн бол одоо энэ өөрийнхөө эрсдэс уур амьсгалд одоо зогтсон. Адуучин хүн, малчин хүн одоо тэнгэр байнга сайхан байгаад яахгүй. Бас алхтай, шуурхтай үйч гэж байна, яаруу сандрууч үе гэж байна. Тэгээд одоо жоохон салхитайхан шиг тэнгэр шуурх гэдээ яарж яхад бол одоо сайхан бялттай цэцэн уурах юм бол
Асал юмны толгой алдахгүй шүү дээ. Зүгээр одоо энэ нарийнхаа ургыг бас нарийнхан гэж өөлж байгаа юм биш. Манай энэ Дорн Сүхбаатарын бас сайхан заст барьж ийн л да нарийнхаа ургыг одоо газрын онцлог байдаг юм уу? Хүний имийг бас шууд үгсгэж ажиллах. Гэхдээ энэ одоо энэ Манусын бариад байгаа манай энэ нутгийн бариад байгаа миний одоо миний энэ барьж байгаа шиг энэ бэлттэй ургуул ер нь ямар ч үед хүнд өвггүй л унаагаа салих тийм ч зүйтэй. Тэр үгээр их онцлог юм аа гэж би дотроо боддгийг. Их нарийнхан их урттуул уургач одоо урттна гэж байна. Богинд нь ч гэж байна. Чи аих чи аав нар тэгдэг байл шин. Гоёдуулах га зүгээр уурга уртцсан. Уургач чамд урттаад байна гэдэг. Уургалаад авах чил уургач чамд урттаад байна л гэдэг. Нэг л болохгүй харагдаад байгаа тий. Тэгдэг байл шин. Тэгээ одоо уурга уртна гэж байна. Тэгээд өөртөө таарсан юмыг өрөх. Тий, ерөөсөө одоо энэ чинь хүн бүхэн одоо сайхан өөртөө тааруулж. Одоо бас ийм ажиглагдаад байна. Залуучууд ч одоо гоё харагдах гэдэг юм шиг байгаа. Одоо тэгээд их л урт уургаарцсан одоо гоё хүн харагдах гэдэг. Тэрнийхээ үзүүр дээрээс гүйцэтгэж биш тонгоогоод хайж чадахгүй шүү дээ. Тэгэл их урт уургаарцсан. Тэгээ нэг дэхий голоос нь хойш нэг юм нэг алдыг уулж байгаа юм уу яаж байгаа хоёр алдыг уулж байгаа юм уу. Тэгэл ард нь хитний алж явах байх чил тэгэл тэндээс нэг догч байгаа л харагдах юм шиг. Тий, тэгээд энэ шүү. Уурганд эзэн нь бол жилгүй яг өнтер байгаартай байгаа зэвсгий чи бүрэн одоо эзэмшиг юм. Тэр үзүүр дээрээс нь арай л одоо тэр аль холдоо дарааш хөрөхгүй дээ гэж яхад тонгож авчаал юм шүү дээ. Тий. Урт цаах уурга барьчаад тэрнийхээ эдийг хийж чадахгүй хүмүүс бол бас байгаад байгаа юм. Тэгээд байна. Тий. Яг өөртөө таарсан юм гэдгийг барьчаад тэг хэрэгтэй юм гэж би бол одоо бодоод байна. Тий. Тэгээд нөгөө тэр бүр материалаа ашиглаж тэр уртын ингээр үзүүр дээр нь хайж чадахгүй мөртлөө их уртуулах чадал бас яваад байгаа юм шиг л харагдаад. Тий. Надд бол бас тэгж бодог. Бас яг одоо юм хөгжөөд наанцаа нэгэд нутгийг даган дуурайх ч гэдэг юм уу энэ уртуур даган дуурайж байна. Тий. Уртуурхтай хүмүүс нь бас гой ургалаад байгаа юм шиг тэр харагдаад яриад байгаа юм шиг байна. Бас нэг талдаа гингүүт уртуур нь таталт бага ордог юм шиг байна гэдээ яриад байгаа. Тий. Тэр бас урганы уртуугийн ч бас айхтар татал гэдэг юм дааш яадаг юм тийм ээ. Тий яг одоо нэг барьцалдаа доор шавтрахад яг дараа л нэг ард нэг жоохон зай байх юм л да. Тэр үгээрэл тэгээд байгаа хол да. Түүнээс ямар урт байлагаач нэг айхтар богино байлагаач заавал нэг тий учиргүй их татаад байгаа юм биш л дээ тэр чинь. Хүний ор эв их ордог гэж шүү дээ. Тий. За одоо намайг бас гэл баг очир наснаас мөр малын дурлаад мөр хар ургалдаг ах нарыг ингээд сонсоод явж байгаад хонд нь бас нэг орой мөр гэж нэг юм байдаг байсан шүү. Гэт хүмүүс ярьдаг байлаа тий. Тэр дунд одоо манай нутагт бол их ярьдаг байсан хүмүүс. Зоригтын хармар гэж нэг айхтар орой хармар байсан юм аа. Энэ бол өөр мөр байсан шүү гэж ярьдаг байсан. Тэгээд би бол яг тухайн үед тэрийг нүдээр үзээгүй ихээр сонссон л болохлоос яг бодит яг эзний хүнээс асуухад тийм ээ. Тэр хармар нь яагаад хүн болгоно гэж аманд ортол яригдаад байсан бол байх нь. Тийм ээ. Та хармарны хотлоор сайхан хууч хөрөөл. Тий манай аавын одоо зургийг харгээд орой хармар байлаа л да. Одоо хаваарийнхан амтахгүй дээ. Бүгдөө мэднэ хармарыг барих ч одоо наадам шахвал юм болдог байлаа шүү дээ. Тий. 20-30 тэр хэдэн хоногийн өмнөөс зар тарна. Хил чинь. Тий одоо нөгөө тэмцээний тал тарааж байгаа шиг л юм. Өө тэгэлгүй яхан. Тэгээ нөгөө морь сайхан уургын морьтой шүү дээ. Тэр гэж уургын морьтой одоо гэдэг бол уургын морьтой шүү дээ. Морьдоо сайхан эртнээс өнгөрүүлэн тэгэл одоо сайн гэснэг л өнгөрүүлээд байгаа. Тэр ойр орчмын аль сайхан уургалдаг болгон бол бүр зориуд ирнэ шүү дээ. Зоригтын хармарыг уургалвал сайн адагч юм шиг шагшуулна тийм ээ. Тий. Би ч одоо бас багш автрал байсан. Тэгээд өөрхөн юм уургалаад тэгээд тэр болсон үед энэ тэр өгөрсөн морьгоо тэр. Тэгээд одоо тгийн нөгөө сайхан ах нар чинь ирээл одоо нэг 20-30 морьтой хүн зөвлөө шүү дээ. 30-40 морьтой хүн зөвлөө. Өгд гэж барих гэж. Нэг өдөр тоолж байгаа л морь арай өнгөрүүлж байгаа. Тэгэл одоо тэр их уургалсан хүн бас их тоотой шүү. Хармарыг. Одоо манай аав ч одоо сайхан уургалдаг хүн байсан. Өөрөө бас нэг уургалж чаддаг байсан. Тэгээ санааны зоргоно биш л дээ тэр чинь. Тий. Ороо одоо гэдэг чинь шал өөр юм биш үү дээ. Тэгээ нутгаас ч нэг сайн ч байсан да. Манай тэр
Гамбах. Бас нэг 2 ч удаа ургалсан гэдэг байна. Жамахыг бас нэг ургалсан гэдгийг энэ ганц 2 хүмүүсийг 2-3 хүмүүс энэ хар морины толгойд хийгээд эргүүлэх нь битгийл толгойд нь хийчихвэл баг одоо толгойд нь хийсэн хүн бол баг ер нь болох гэж байсан нэг тиймэрхүү шахуу одоо юм заавал татаж эргүүлсэнтэй биш. Тий, тийм байсан. Толгойд нь хийх гэж их боддог байсан байна л дээ. Хэрвээ тэрийг уургалсан хүн бол одоо ер нь нэлээд юм болдог байсан юм байна. Би одоо өөрөө сайн мэднэ л дээ. Тэгэл тийм л ороомор биш ер нь тэгж хүн ойрхон байхад адуун дотор тэр бол хамаагүй байхгүй л дээ. Жаа хөндийнх л байна. Тэр тэнтэл байгаа. Тий. Тэгээ ерөөсөн тэгэл цаашаа холж штэ. Тэгээд холж ийн гэдэг чил харин алга болоод өгнө дээ. Тийм их тэр иртэй, бэртэй дийлдэг тэр. Би нэг бүр өвгөн болсон хойно ер нь сүрхий бас юм атгаад байдаг болцсон. Ер нь гайгүй вакцина. Тий, ер нь бас л хөөрхөн ургалдаг л болцсон байсан да би. Тэгэхэд өвгөнмөр одоо 20 мөр хурж ижсэн юм одоо өвгөнмөр тэгтээ толиотой гачин толиотой. Твхэлзэл. Би хаагаар ер нь сайхан мөрсөн. Мондөг. Толгой тарих гэж бол одоо тэр хоншор гэж юм. Хинкийсэн том ясан толгойтой. Тамар мөр байсан. Би нэг цагаасараар юу яагаад хармаар нэг бариад авцал байсан. Тэр ч одоо өвгөн болцсон хань барьж авсан юм аа. Тэгээ нэг барьж авчихад тэгээ цагаасараар ч яг одоо мориор их айл гэсэн. Тэгээ нэг шинэ 2-3 жилүүд нэг зүрхий тэнгэр муухаарад. Тэгээ авьян дээр өглөө гяс тэнгэр муухаархаас өмнө атуугаан гяс сумыгээд мордоод тавьчих. Гэрээс мордоод. Тэнгэр л одоо муухаарх гэсэн нэг ер нь мордоод яраад ухсан. Нэг юм ухаагийн ар руу ороод тэр арын ухаад өөр давах маах чинь зүгээр ингээд орох шиг болох тал гараад ирсэн шүү дээ. Тэгээд одоо хумчаад давхгаад ирсэн. Нөөч нэлээ хөлөрч гисэн. Тэр ч одоо ер нь машин тэр яамнаас л баг түргэн явцсан шүү. Тэгээд нэг ширүү хүнч одоо хумчаа яваад ирсэн. Тэгэл зас хуйлраа шуурдаг юм байгаа ч тийм. Уян дээр нөгөө сараар айлгч унсан морд ингээд уяа дөрөв яатал. Бүгдөө л шуурганы уруу хараад авчигаад л. Тий, хөлөө жоох ивх гээл ингээд уруугаа хараад зогсож байсан. Хармарч ингээд хөлөрцөн нийл одоо нүүрэндээ гүрэн биендээ гүрэн төчөө зас шаваад засаар өдөөсөн шуураад. Шуурга яа суурах ширүүл талгаа хийх. Ер нь тэр унаад явж байхад энэ тэр тэнхлүү хүн байгаа энэ тэр нь бол бас өөр мал байсан шүү. Тэгээ тэрийг одоо 2-3 хүн одоо уургалж 2-3 хүн нэг уургалаа зүү тавьсан нэг тийм юу байдгийг. Тэгээ сүүлд нь тэр өвгөн болцсон хойно би нэг 2-3 удаа уургалсан бүр нэг өгшөрсөн хойно доо уургалахад надад тэгж бодож. Би тэр үед бас ер нь юмд алдахгүй л болцсон байсан да. Гэхдээ ер нь зүтгэж сурсан мал гэдэг чинь нэг юм байдгийм уу даа надад хэдэл дотор орж ирж ясны уургалж. Иргэн гэж байхгүй шүү дээ. Явж байгаа юм даа. Ер нь тэрийг яаж ургалж байгаа гэхэд. Тэр одоо тий. Тэр ч одоо гөгшөрсөмөр тэгтээ тэр чин нэг үрэнхэ хазар авчираад тавьчихсан чинь нөгөө үрээ гэж бариад хазаа хөөчихжээ. За. Гүүг нь хураачихсан. Зүгээр л данхалцсан юм сомлцаад байж байна. Тэгэл ав занаач одоо барьж л авахгүй бол наач одоо яахгүй наадахын ч ураалгана гэж байхгүй гэдэг. Тэг би нөгөө хонгор мартайгаа ургая. Тэгэл тэрнтэйгээ нөгөө ч бас нөгөө гүү хураагаад нөгөө гүү азаргалаад байгаа тул бас нөгөө хатуун ингээ гараа явчихгүй. Тий. Тэгж байгаад уруулчихгүй юм. Тэгээд морьт саймар байсан даа хонгор мөр ер нь юм угаасаа юм дээр нь тэгэл дайрслуулаар нь толгойд нийлэгдэг мөр байсан. Тэгээд эхлээл тэр дарлуул дэш авал гарсан дотроо бодчихлаа энэ арлуу гараад энэ хаа хүртэл ирэх юм бол энэ рүү тэгсгэл болчих. Тий одоо болчих юм бодоод татж байсан дээрээс тэгэл дугуурж явал тэгэл доош аваа явчихдгийг. За ард нь ч тэр баг нэг бөмбөг шиг юм доош явчихсан. Хонгор сууж алдаад л. Тэр чирсэн. Хоотдод чир явчих чирсэн тэр чинь. Тэгээд доош нь авч алгалаа тэр манай шандны хойд гэстэл хойд ард уургалаад тэгээд тэр баруун хажууг нь өрсөн илсдээ шүү дээ.
Тэн дундуур хөндлөн гараад тэр булгийн гавтгаад очиж иргүүлж исэн юм би. Тэр дунд одоо хэдэн километр шувуу явах юм бэ? Тэр бараг л нэг 5 км цаа нэг 4 гаруй маран байх юм болов. Ер нь тэр арга хөтлөөс авахулаад тойроод одоо доош булгийн гавтгаа орох чинь яг ер нь нэг 4 км гарантай байлаа би шүү. Тэгээд нэг эргүүлэх чинь за тэгээд голын дов руу орох гэдэг ирээсэн. За одоо ер нь дийлдэггүй. Тэгээд одоо ер нь одоо л энэ довноос өмнө л одоо ер нь нэг чардааж байгаа л эргүүлж авахгүй болохгүй гэсэн бодол дархийн орж ирээд тий. Тэгэл өстө нэг шүдэн зууж байгаад нэг юм эргүүлж аваад нэг тийш. Тэгээ нэг барьж авсан. Тэгээд одоо 2 хоногийн бүслэгнээс дэше ирээсэн гэд хөдөлтгүй дээ. Хөндөөрөлцөө чихтих гэсэн гэдэг. Энэ гар хөлийн болчоод аль аль сул гэжсний улчин одоо энэ даалмөр одоо ерөөс энэ ер нь ингээд дээл бүслэгээс дээшэл одоо ерөөсөн баг энэ хөдөлж болохгүй л энэ 2 3 хоног гэсэн юм бэ. Окей. Хөндөр. Тэгээд хармар ш нэг өвгмөр болсон анх уургалж үзэж байгаа. Манайхны тэр суу хандлага гэдгийг ард дээр. Манай нэг шар галцмаар байсан юм аа. Тэр бас л сайхан мөр уургалдаг болцсон ер нь сайхан иртэйшмөр байсан дэр. Нөгөө төхөрөө биш түргэнч мөрөө байсан. Нэг боломжлтохоор нь шур хэлчихгүй. Тэгсэн л ерөөсөө зүгээр ингээл цамнаал гараад ухсан идэм юм. Тэр доод руу жоо арлага уруул та. Тэгэл ерөөсөө морины урд руу ч унжаал ёстой л нэг дээлийн бүсээр нь морины толгоноос нэлээд илүүгээр саясан. Их лав холж тонгож ийсэн. Тэгэл авиж ийдсэн. Тэгээд атгсан чи ерөөсөө зүгээр хийгээд мэдэрж байгаа шинж авах. Тий. Юу бүр зүгээр улам ирчлэл доод руу аваа гартал ерөөсөө нөгөө морчин татуулдаг юм шаргалз морчин. Татуулаад ерөөсөө тий. Би энэ урд руу нунжсан. Унжчаад атгаж явхад миний толгойд өвс ингэж хүргээд байсан шүү дээ. Тэгээ би ингэж атгачаад ингээ харж явахад араасаа морины сүүл нь харагдаад ингээ зоон ингээ харагдж байхад 2 өвдөг нь ингээ зоонтой бүр ингээ самраад царалзаад байсан шүү дээ. Тэгээд атгад юм байна. За тавихгүй дээ гэж удаад тэр чигээр атгах. Морь ерөөсөө шаргалзан морч ерөөсөө ингээ урд 2 хөл дээр ингээ бүгсэн дэшин гоцоохоод ингээ босоод ирсэн. Тэгээд тэр бүхэн зураа унчаагүй юм чи бас одоо яараа унчих. Тий, хөл зэтэй мөр байсан да. Шаргалзан морч унахгүй дээ гэж удаад хэсэг жоохон хатгуул ер нь юу яах вэ гэдэг. Энэ сая нэг хэсэг унааг өмч одоо ер нь тэнцвэрээ олох байлгүй дээ гэсэн. Ерөөс ингээд согтуу хүн шиг болоод ингээд урд 2 хөл дээр гоцоогоод хойд 2 хөл нь бүр ингээд босоод ирсэн шүү. Тэгээ ерөөсөө ингэж гიშгээд ингээд зөрж тавь. Тий, 2 хөл чинь ингээд зөрж тавь. Тэгээ ингээд газар бараг өвсөнд л ямар ч байсан нэг юу яжсэн. Тэг өвсөл ингээд малгайд ингээд хүргээд байсан юм диг. Тэгээ ингээд цаатгацсан. Тэгээ хэсэг ирэн тавихгүй тэр чинь заяахгүй юм чинь ганц тэглүүлсэн. Тэгээ жоохон хатгсан чи ирэн газрын ч уруу болж байгааг хэлэхөө. Ер нь тэр ирчмэрч тэр аюултай байна. Тэгээ нэг хэсэг хатгачаад морь өрөөсөн бүр босч ирдэггүй шүү. Урд хөрөл дээр яваад байдаг. Тэгээд тавьчихсан. За ер нь одоо энэ уруу тэгээ одоо энэ их хол яваад хэрвээ уучих юм бол одоо ер нь тэр энэ ойцсон болж бас ер нь хүн бас үлдэхэргүй тийм айхтар хурдтай ч байсан юм аа. Тэгэл тавьсан тэгэл аргаалаар үчил уургаавал. Явцсан даа. Тэгж анхалж уургаж тавиад. Тэгэл нэг 2 3 хон сүлд нь уургалсан та. Хоёрын ч байна уу да сүлд нь өгшмөр. Тэгтэл одоо тийм л болцсон хойнол тийм байсан. Болцсон хойнол тийм байсан. Би тэрийг л ярих гэдэг юм. Тэгэхээр тэр ид байхтаа бол одоо ер нь би бол тэр үед одоо бас ер нь юмд бас уургалтааргүй хэмжээний болцсон байхтаа тэр 2 3 уургалсан шүү. Тэгэхээр тэр яг ид тэр айхтар нэлийн зартай байхтаа бол тэр нэлийн айхтар байсан байх нь. Тий. Овоо юм тэгширч ижил барих гэдэг юм л да тийм ээ. Тэр хүн сайн байх гэдэг бас унсамор тэрэн дээр очих сайн байх. Тэр ерөөсөө уургалцсан хон тавиулахгүй байх сайн байх гэдэг тийм тий. Сайн уургалдаг хүн хоёр л тэрийг нэг хит тэглүүлсэн юм. Тий, тэглүүлнэ. Тэрнээс бол хэр баргийн хүн өчө бараад ахгүй юм л да.
барихгүй. Тэгэл ерөөсөө нэг уургын мордны нэг жоохон алдаагаар тийм арай жоохон долимик юм арай уучаад уургалт морх юмлах юм бол ер нь сайн ч байсан ер нь тэгэл хуулж аваад юм шүү дээ. Тэгээд арайч хөрөхгүй дээ. Тийм л ороомор байсан. Ороомор ч одоо тэгээд одоо ороомор байхгүй болчих. Хүмүүс ч одоо нэг жоохон толгойн зөгч очоод таны адуул арай жоохон ингээд нэг годгоноод ахаар нанаач найхтар зухтаа шүү гэдэг. Тий. Тийм л болсон. Ороомор бишээ гэж юу? Тий ямар ороомор байх вэ? Адууга хураацсан байх та тэгээд нэг дайруулдаг ороомор гэж юу байх вэ? Ястал. Тий. Ороомор ч тэгдэхгүй шүү дээ. Хүн яваал очин тэгээд адуу захлаа. Уургамаар унтсан ингээд бэлдсэн байж ах чинь нэг эвгүй ингээд жоохон тэр лезат явж хахад нэг эвгүй ингээд нүд тусгаад харж хахад сэрг үсгээл тэгэл бүр холдчихдаг шүү дээ. Тийм мэдрэмжтэй. Тэгээ үний бараа харахгүй ойртуулахгүй тэгээд зэрлэг амтнаас дор шүү дээ. Ястал тийм. Тий. Тэр урд дээр гараа тэр хойд ингэртэл байж байна. Хойд ингэрэн хойгоор нэг хүн гараад ирэх юм бол хаашаа ч үдгийн тэгэл сүнгүү газар руу яваад өгнө. Тий, аамаа бас нэг ярьдаг байсан. Тэхэн үе орооморд их байсан гэдэг. Тэгээ 2-3 жил нэг орооморч баригддаг юм байна. Тэгээ одоо дэлэн газар шүрх шахтал амар автуулсан. Тэгэл одоо байнгын хөнгөх байж байгаа нэг орооморч. Ер нь тэгдэм билээ. Би бас ороомор үзсэн. Тэгээ тийм байж ч зугтаагаад байна. Тэгэлгүй яг. Тэгэл одоо хэдэн километрч байсан тэр ирчээрээ явж идэг тэр ороод очив. Манайд бас тийм хэдэн мөр байсан л та. Тэр нэг цагаантай хэдэн мөр тэргээл ярьдаг байсан. Тэд нэр бол одоо нэг 7-8 мөр байсан. Одоо бас нутгийн бас мэдэн дээ. Хүний мөр харахгүй шүү дээ. Нэг жилд нэг тэглүүлвэл өстэй. Аз болно. Түүнээс ахиж бол заяхгүй шүү дээ. Тэгэл хүн ер нь тэд нар нэг ид цухтааж явахдаа хүн ер нь нэг километрээс дотгошин нэр нь өөртөндөө ойрт болохгүй шүү дээ. Тэгэл ерөөсөө нэвт аваад зээргөрөөс тавьж юм шиг тэгэл цаваал ерөөсөө хэдэн уул даваад хөлжээ. уртаа ороод л яваад. Зөвхөн тий тэгэл тоглоол тавхиал үнээс олдоол дайж яваад шүү дээ. Тийм л орооморд байсан шүү дээ. Одоо тийм ороомор бас байхгүй болсон мөлий. Тийм байна. За одоо энэ бас сайхан Монгол эр хүнийг бас тий өдөөтэй гадаатай дуртай байлгаж байгаа юм бол цор ганц ус энэ адууг нэг сайхан хэмэртэй амтан байгаа. Одоо энэнийг бас энэний төлөө энэ адуу молыг өсгөхийн төлөө үржүүлэхийн төлөө сайхан мар хар уургалд сайхан адуучин болохын төлөө явж байгаа энэ баг залуу зөндөө сайхан залуучууд байгаа тий. Энэ хүмүүст нэг сайхан хандаад хэлгээд. Тий одоо тэгээд бас нэг үеийн бодвол хүмүүс ч бас залуучууд ч бас мөр харандаа дурлаад байна шүү дээ. Тийм дурлаад байна. Тийм сайхан болж явах шиг байна. Тэгээ одоо бас надад нэг жоохон нэг зүгээр миний ажигласан юм байгаа. Дурлж байна, сайхан дурлж байна, хайтайхан л болж байна. Гэхдээ ганцхан нэг шургууны талаас ч юм уу ингээд одоо нэг талыг жоохон барьчих гээд байгаа юм гэмээр тий. Тийм бас тэгээд энэ чинь том соёл. Ганцхан шургуу хийхийг бол хэлж байгаа юм шин чархтар том соёлыг уучраас адуу молондоо сайхан нөгөө манай адууштай холбооч нэгэд байгаа шүү дээ. Нөгөө адуунда ойрхон уургандаа эвтэй байгаараа гэдэг төвчлөд хэлээд байгаа шүү. Тэр ч бас нэлээд онцтой. Тэгэхээр одоо морин сайхан унах хэрэгтэй байна. Морин сайн унцгаа, морин сайн унаад тэгээд задгай одоо бэлчээр дээр морин сольдог хүн бол одоо ер нь ховорхон болчихлоо. Ховордсон байна шүү. Тэгээд бэлчээр дээр их морин сольдог хүн чи ер нь тэгээд бас бэлтгэлтэй бэлтгэлгүй ер нь сайжрын шүү. Тийм шүү. Тэр бол айгүй том борон байгаад байна. Тэрэлгүй яах юм. Нэг хэмжээтэй юмнаас хэмжээтэй зайд гаргаж ирээд уруулах хэмжээгүй талд тэр чи өөрийнхөө авьяасаар уургалахаар чи морьч уурганд сурна. Өөрөө ч буруу зөрөөгүй хаанаас нь чамаагүй хаяа. Өөрөө самбаатай болж эхэлж байна. Самбаа ч тэн дээр гарч ирнэ тэгээд тэгэхээр одоо залуучууд бол яг одоо юу яаж байгаа юм та миний зүгээс бол сайхан одоо морин сайхан бэлчээр дээр нь соёл. Одоо тэгээд залуу ус чинь бас адууг заавал их гаших гэж их яраад яах вэ? Тий. Тэгээд нэг тарааж очиргүй элдэж ивэн болохгүй хөөгд хас илүү сайхан задгай нэг ивэн болж солилцор бол одоо сайхан бол. Тий. Тэр чинь гашаан дарчаад бэлтгэл хийгээд хас чинь тутахааргүй бэлтгэл явагдсан шүү дээ. За ингээд өнөөдрийн сайхан өдөр
Төв аймгийн Эрдэнэ Сант сумын уугуул, Дорнод аймгийн Баянтон сумын суугуул, Монголын үндэсний радио телевизийн алт унганы эзэн уруу урагч сумын Ушаавар гадуучин Батцэрхтийн Жүгдэр ахыхын гэрээс Одон зургийн бэлчээр дээр нь бэлтгэсэн сайхан ороо морины талаар эртээ адуучдын талаар тийм ээ сайхан уурганы талаар сайхан яриа өнүүлээ. Тэгээд ахта баярлаа. Ахта бол анхаа гэр бүлд эрүүлэнг сарвал сайхан мөхнөдөд өгсөөрөө тэгээд Монгол улсын авар гадуучин эмх эрхэм золонд бас хөргөлтгөө гэсэн ирүүлэг өргөн бариад энэ нэвтрүүлгээс өндөрлөе доо. За баярлалаа. Awardын шүтэн шингэсэн эдгэр хангаатай очлох оддын анир чагсан хайван хөдөөтэй